дурчаад амжилтын кино хамтсан залуу надаас илүү амхаа харин бидний дүүрэх романтик show хамгийн дуртай цэцэг ягаан сарнаа удаад ягаан За би үсээд хариулчаад тэгээд одоо дэлгүүр барьж байна. За би сая ингээ 18,650 гаруй биш. 50,000 гаруй. 18,650 явсан байна. За би ингээ сэндвичийг авсан байна. Нөгөө ятар талхад мэрэлээ данж даасан би ятар талх халах. Тинчээс сэндвичийг авсан байна. Тэгтээ яах вэ? Энэ бас болно. Тэгээд зөөх явсан байна. Тэгээд мөнгөө хэмэц жижиг зөөх явсан байна. Моч явсан байна. Би ингээд ерөөсөө дэлгүүр орох болсон шалтгаан маань энэ байхгүй юу? Би ингээд өдөр хүний стори үзчихсэн чинь ингээд юм мэдчихсэн байхгүй. Тэгээд идээд энийг стори хийхгүй. Тэгээд би хараад амар идмээр санагтаа. Тэгээд би ойр дуус идэг байсан. Энийг идэг уус амар бодож. За манайхаа миний гарыг хараад ямар олон юм халиад үзсэн юм бэ гэж бодож магадгүй. Нүг ялч энэ хоёрыг би тайлж болдгоо болохоор ингээд зүгээд байгаа. Тэгмэд яг үүндээ би ингээд сильвер юм зүүмээр идэг. Тэнгүүд ялч энэ хоёрыг ялч авч болдоггүй. Чаас ингэж харж байна. За тийм байна. Тэгээд би өөрийн дуртай ундаа болох фьюзтиг авсан байна. Би энд бүр амар дуртай. Энэ нэг аль дээр ирсэн чинь юм баггүй юу? Би энд айгуу дуртай. Тэгээд корни авсан байна. Энэ корни бол уусаа гоё. Тэгээд эдэнгүүд ч гэсэн нэг тийм амар чихэртэй мэдж байгаа юм санагддаг юм. Би гэртээ өөрийнхөө мөнгөөр талх авж ийн. Өөрийнхөө би олсон мөнгөөр гэртээ талх авж ийн хэрнээ амар гоё байхгүй. Тэр нь л би амар өөрөөрөө бахархаад ингээд би өмнө ингээд юм авч чадахгүй шээ ингээд холонготой ингээд ээж аваад ингээд ийм мар мөнгө өгч тэгээд амар царай алдаад яж ил ингээд би 7 хоногт ер нь бол би 20,000-ыг авдаг гэсэн байхгүй. Би одоо бол ерөөс авах байгаа. Одоо бол тэрийг ерөөс авахгүй байгаа. Тэгээд 7 хоногт 20,000-ыг авдаг. Би нэгдэг өдөр 20,000-ыг аваад тэрийг 7 хоногт гоё эргэлдэг гэсэн байхгүй юу? Битгүй юмш нууг надад 20,000-ыг өгдөг гэсэн. Би хаанаас ч мөнгө гаргаж ирж тэгж мөнгө өрөөсдөг гэсэн ойлгохгүй шатуу. Яа би нэг тийм амар хүнд хүчээр ажил хийж мөнгө олоогүй л дээ. Гэхдээ ер нь ингэж өөрөө ингэж олж байгаа мөнгө гэдэг чинь ер нь олгоо штэ. Тэгээ би тэрүүгээр ингэж гэртээ юм авч байгаа бол яг юм байна. Зүгээр л өөрөө идэх юм авч байгаа гэсэн. Таныг зөвхөдөө талах идчихвээ гэж бодлоо. Би тулж байгаа гэхдээ 26-аас шиг мэдэхгүй болно хаа. Тэр усаа авсан жаа хажуугаар нь ундаас би эдээс талхны хамгийн дээдлийг авч иддэг үү. Би яг 2-3 цаг авдаг. Ой. Яачваа салгаа ийцсэн юм уу? Ядаргаатай юм бэ? Энд ингээ уцаа энэ дуцаа цэнгэлхэр яагаад энэ дуцаа цэнгэлхэр яагаад алтон дуцаа цэнгэлхэр яагаад гэдэг. Талхаваад бисээ гэртээ талхаваад амар гой өөрөө бахарх юм хаа чи. Нөрөө гүхэн тэрэнгүүд наач миний авсан талах шүү хинч идэхгүй шүү мэдхгүй шүү гэдэг. Яа, миний нүдний дээдл ингээд татаа 7 онлоо. Тийм 7 хонжээ. Ингээд татаалгаа зөвөр амар татаад байгаа. За ингээд энэ хавг байна манайхаа. Манай сургуульд энэ жилээс сил гээд хичээл орж эхэлсэн байхгүй юу? Энэ жилчингээ орсон. Тэгээ сил гээд хичээлээ болвол тэр бүр надад бүр амар хэрэгтэй гэж санагдсан байхгүй юу? Тэр хичээл ингээд 7 их 1 цаг ордог заяа. Сил гээд би тэрний өгнийх нь юуг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан ерөнхийдөө бол нэг тийм эмоцийн талбарт хичээл байхгүй юу? Тэгсэн чинь ингээд тэрнийг ингээд ингэж заасан байхгүй юу? Тэр ихтэй бүр ингээд 10 байна уу 11 сард анх орсон хичээл байхгүй юу? Хүн ингээд бага наснаа ингээд хайрлагдах хүндлүүлэх хүлээн зөвшөөрөгдөх хүлээн зөвшөөрөгдөх нэгний үлээ. Тийм 4 юу байдаг? 4 мэдрэмж тэгээд 4 мэдрэмжийг ингэж бага өсөх наснаа ингэж авах хэрэгтэй байдаг. Тэгээд өсөх наснаа тэрийг ингэж авч чадаагүй хүн ийм бүрэг нэг тийм сонио
Их юмс мөнгөн зав ядар байгаа юм шиг харагдаад байна. Энэ ингээд уурна ханцуудын цаг замчгүй зүгээр гэх юм заяа. Тэгээ авч чадаагүй хүн ингээд дараа нь ингээд хүрээллээсээ тэрийг хайгаад идэг гэд заяа. Хүрээллээсээ ингэж найзуудаасаа ч юм уу скол бол үргэж байгаа хүнээсээ ихтэй юу үргэж байгаа хүнээсээ гэж жишээ авах нь бол танаас амар ойрхомжсон заяа. Энэ үргэж байгаа хүнээсээ одоо ингэж амар хардаж сэрдэж мэрддэг юм байдаг шүү дээ. Тэнгүүд одоо тэр чинь ингэж баг насанд нь ингэж хайрлах хүндлүүлэх лэн шүрд яасан тийм мэдрэмжүүд аваагүй байнгут би ингэж үргэж байгаа хүнээсээ хайж магаад ямар ч гэсэн тэгж хичээл орсоос хойш би ингэж юу хийж чадах вэ? Хүн үзээ хэмдэж чадхаа болцсон би. Би ч уг нь бол амар хейтер ахгүй. Би ч бүр ингэж ясны хейтер юм ахгүй би. Тэгвэл одоо ингэж на хүн надад ямар ч балерин хийсэн заяа. Хүн надад бүр амар балерин хийгээд бүр ингэж намайг бүр үнэхээр хэцүү байдалд оруулаад заяа. Намайг бүр үнэхээр бүр байж болохгүй балерин хийсэн мэрэг гэж бодож надаа. Би тэгмэд үзээд чадахгүй байгаа юм ингээд тэр хүн би одоо ингэж бодоод аахгүй. Яагаад энэ үйлдэлийг гаргах болов гэд тийж бодож эхэлж аахгүй. Тэгмэд энэ скол ингэж багадаа ингэж тэр мэдрэмжээ авч чадаагүй болохоор тэгвэл энэ ерөөсөө өөрөх нь буруу биш юм байна шүү дээ. Энэ ингэж багасаа ингэж тэр мэдрэмжээ авч чадаагүй болохоор одоо ийм зан арын шинтэй байгаад байгаа юм шүү. Ингэж багасаа ингээг болохоор ингэж байгаа юм шүү. Энд чинь энэ өөрөх нь буруу биш юм шүү. Энд чинь ингэж ээж авах нь буруу юм шүү. Тэр чинь багт нь иргэн тайран байсан хүмүүсийн буруу юм шүү. Тийм болохоор одоо намайг ингэж байгаа юм шүү гэд тийм тэнийг бодоод би яг энэ тэнийг юм биш заяа. Уг нь бол сайн юм гэсэн заяа. Би тийм бодоод би тэр хүнийг үзий ядаж чадахгүй заяа. Надад бүр ямар ч юм хийцмээсэн да. Би тэр хүнийг үзий ядаж чадахгүй заяа. Ингээд ингэ багаас ингэсэн ингээд багтана. Эсвэл би тэр хүний багийнхын явдлыг мэддэг байлаа гэж бодлоо шүү дээ. Тийм бол бүр хэцүү заяа. Би багын явдлыг мэддэг юм бол энэ чугаас багтаа ингэжсэн. Тэгэхээр ингээд тэрнээс болоод ийм юмтай ах ингэж сэтгэл санаанд нөлөөлөө тэгээ одоо ингэдэг байх мах гэдэг. Тэгээд би тэрийг ингэ багштай айлмахгүй би ингэ бичээд авч багшаа ингэ тийм хичээл орсоос би одоо ингэ хүн надад ямар ч юм хийсэн би тэр хүнийг үзэн ядаж чадахгүй гэсэн чинь багш аим баялаад наа чи зүв штэ би ингэ миний хичээлийн үр дүн гээд тэгээд уул нь бол тэгэж багшийг би баярлуулсан надад аим баярлуулсан та гэхдээ яг үндэ надад аим тэр амар хэцүү байхгүй би энэ уул нь бол мэддэг байхад зүг юм байхгүй юу гэн би л үчээ буруу гаргаж жоохон буруу байдлаар ашиглаад багш байгаа мó тэгээд яаж сурах мэдгүй. Би ер нь хүн ингэж амар каро хийдэг байхгүй. Би ингэж хүн надад жоохон муухай хийж юм би шууд каро хийдэг. Би шууд би бүх амаараа блоклаад би дахиж хийж би таарсан ч гэсэн юу ч дуурахгүй заа. Би зүгээр амьдрал дээр блоклон, сошиал дээр блоклоо би тийм байхгүй юу. Би одоо ч гэсэн тэгж байгаа заяа. Тэгээд өмнө нь болохоор би ингэж хичгүүд амар шууд үзий яддаг заяа. Бүр ингэж насаараа үзий ядахаар хэмжээний үзий яддаг заяа. Бүр ингэж тэр хүний нэрийг сонсоход л бүр ингэж яа гэж бүр амар үзээд байсан байхгүй. Тэгвэл би одоо ингэж тэгж кароф хийсэн ч гэсэндээ би одоо ингэж амар надад муухай юм ийгээд би кароф хийж таарна штэ тий. Тэгэнгүүт би тэгж кароф хийсэн мөртлөнгөөс ингэж найзаагаа санааддаг за ингэж өөрийнх нь бурууч биш байсан дөө өөрхий гэсэн байна дөө манай. Би ерөөсөө яа тэрийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэгэхээр тэр надад амар хэцүү байна. За би нэг юм айдлаа. Love you guys so much. Тушаантай будагт орох амар дуртай байхгүй юу? Унтчаа босоод ирсэн чинь тушаантай будагт орох хийтэн заа. Идчихлээ. Наргаж чаад ингээд яг урж байгаа тэгээд бүлээс рүү бачин заяа. Шүтээ би юу бачлаа. Би 6 дахь ингээд орсноос хойш 7 дахь ингээд орсноос хойш би ерөөс альчуураар нүг ярьчихгүй тэгээд би ингээд дандаа спикер ярьчихдаг. Яа тэгээд ингээд альчуур ингээд 0-д байдсан шүү дээ. Тэгээд 0-д чинь ер нь бол бактери дэмжих. Надад 0 ерөөс бактери юм санагдахгүй юу? 0 чинь ингээд хэмжим хийцдэг тий. Нүд ингээд тантан их тийм ингээд одоо манай 0-ийн агаарт заяа 0-ийн ингээд агаарт ингээд 0 бактери хөвж байгаа юм шиг санагдаад байхгүй. Тэг ингээд альчуурн тэр бактери очиж наалдаад гээд би нөгөөдгөр нүрээ арчаад байгаа юм шиг тий. Наргаш юу яаж байгаа? Дөөби маань айл зүгж байгаа. Тэгээ би очино. Би ингээд нөгөө би өөрөө 2 сард айл зогссон байхгүй юу? 2 сарын сүүлээр би айл зогссон байхгүй. Тэгэхээр би бүр амар сандраад нөгөө анх удаа өгж байгаа учраас амар сандарсан. Эхлээд 9-оос орчоод нэг 12 мороор гээд дуслаа. 1 гэж дууссан мэдгүй. Тэгээд нөгөө дууссан чинь миний спикинг болоогүй 3 цагаас ч үлээ. Миний спикинг нэлээд хэдэн цагийн дараасан. Тэгээд спикингээ хүлээнгээ нөгөө тэр яваараа хийх юм байхгүй. Тэгээд жил амар сандарсан. Тэгээд нөгөө нэг ер нь жоохон муу хөчлөөдөө гэдэг бодолтой гараад ирсэн байхгүй юу. Тэгээ би дөөбийг шууд унжчихсан залгаж сэрээгээ дуудаад би шууд унжчихсан чинь шууд залгаад би амар яагаад ингэ дуудаад нөгөөдгөө өөр хамт нөгөөдгөө нэрээ тэгээд битээр KFC-нээс идээ тэгээд би жоохон сэтгэл санаа ирсэн байхгүй юу. Тэгээд би дөөбийг надад тэгсэн учраас би тэгж бас дөөбийд
Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Сайн найзтай дийдтэл гаргана. Надад гаргасан сэтгэл. Би ер нь бол хүний надад гаргаж байгаа сэтгэлийг буцааж маш сайн гаргаж чаддгүй гэж боддог өөрөө. Тэгээ чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс надад амар арчаагүй санагддаг шүү дээ. Хүнээс юм гуугаад дүмөртлөнгөөсөө. Хүнээс ингээд андаа гэж байгаа юм гуугаад дүмөртлөнгөөсөө зөрүүлээд эргүүлээд гуйхаар өстөж чадахгүй чадахгүй гэдэг. Угаасаа хороос ямар чадхаар юм байхад чинь тэгж чадахгүй мэдхгүй гэх тийм санаа хогийн зан тэр бол надад амар хогийн зан санагддаг. Ерөөсөө зөв өсгөвдөө юм шиг санагддаг. Торидоны төмөр байтал энэ ингээд би ингээд тавьсаар байгаа дуусгачлаа даа. Би сайн хангалттай тавилаа. Юусе нөгөө нэг миний тавьж байгаа хоорондоо бичлэгээ дэлсэн чинь бирсээ бичлээ тэгээ эргэтэй хүчийг нэг тийм сумаач шиг дууслаа. Тэгээ нэг маргааш авах юм байна л та би. Маргааш авахгүй бол энийг ингээ хоёр дахь дуусглаа. Тэгээ ингээд миний арьсыг 7 хоногийн дараа ихэд гоё болчихно. Одоо гоё миний улаалтан ч гэсэн багсаад миний арьс нэлийн улаалдаг. Тэгээд яагаад улаагаад идэм бэл тоо. Хоёроо ингээд даад ургах юм болоо да. Тийм close serum гэд байна. Сармас ирэх өмнөх өдөр амар гоё идэгсэн. Нүрээ ингээд ингэж угаадаг. Мөн бод ингэ сармас ирэх чинь нэг сарж байгаа ингээд нүрээ ингэж тойруулж угаад энэ тасыг бол би яг хаага нийлж унтж байгаа. Миний нүд ядчихл нь ерөөс ямар ч шалтгаангүйгээр хавтаад ах юм. Ерөөсөө ч нүд хавтахаар юм хийхгүй байгаа үг. Би уйлж мэлээгүй амар удчих юм. Би ингээ өмнө ингэдсэн штэ. Өмнө нэг бичлэгэн дээр нөгөө нэг оруулаад устгахчдаг бичлэгнээ би тэгж ярьсан штэ. Би ингээ амар их уйлаад байгаа. Тэгээд ерөөсөө юунаас болдгоо мэдгүйгээд би тэр бичлэг хийснийхээ дараа л нөгөө тийм journaling хийгээд бичлэг хийж хамаг амаа ярьдаг тийм терапи төрөл байдаг штэ. Тэгээд би тиймэрхүү болсон байхгүй. Би бичлэг хийж хамаг амаа яриад Тэр тэгээ нэг тиймэрхүү болсон байхгүй. Би бичлэгийг хамаг амаа яриад тэгээ зүгээр болсон байхгүй. Тэгээ нөгөө нэг учир шалтгаанаа олоод тэгэд би миний олсон учир шалтгаан юу байсан гэж би зүгээр би юунаас орж тэгжсэн би өөрөө хамгийн сайн мэдчихсэн даа. Би юунаас болоод тэгж сонирн байгаад байгаагаа би юунаас болоод тийм байдалтай байгаад байгаа би тэрийг хамгийн сайн мэдчихсэн заяа. Зөв би тэрэндээ өөрөө итгэхийг хүсээгүй заяа. Ингэж их тэр нөгөө нэг өөрийнхөө сайн хамгийн сайн мэдж байгаа тэр учир шалтгааныг би өөртөө ингээд энэ ерөөсөө надад нэг тийм намайг тийм хэцүү болгох юм биш. Энэ ерөөсөө надад тэгж хүнд тусах юм биш. Би энэс олж ерөөсөө шаналх ёсгүй. Энэ ерөөсөө ч тийм хүнд зүйл биш. Надад хамаагүй гэж би өөрийгөө gaslight хийгээд өөртөө итгүүлээл байсан учраас би юунаас болоод ингэж байгаагаа мэдэхгүй байна гэсэн заяа. Яг үүндээ би хамгийн сайн мэдчихсэн билээ за. Одоо бол би ингээд давхраа наагаад миний энтлийн нүдний давхраа ерөөсөө ордгоо заяа. Энэ тэгээ орон гарна. Энэ амар орон гарна заяа. Энэ болохоор бүр ерөөсөө ордгоо заа. Гэтэ ер нь энэ ингээ хийхтэй байж идэг юм байдгүй. Тэгмэд миний хоёр нүд өөр харагдаад байдаг байхгүй юу? Тэгээ би энэ харж байна. Тэгээ би энэ зүйлдээ тэмцэхийн тулд би давхраа нааж эхэлсэн. Тэгээд өглөө нүрээ будахынхаа өмнө ингээд өглөө скин кэр хийчээд наачин заяа. Тэгээд нүрээ будаж байхдаа байлгаж агаад нүрээ будаж дуусчаад авчин тэнгүүд миний давхраа тэгээ өдөржин гарна. Харж байна. Уул нь ингэж орох ёстой. Ингэж ууг нь ордог. Ингэж байж байгаа давангууд яг энэ байрандаа байдаг. Тэгээ сая байхгүйсэн шалтгаан нь би түрүү унтцсан. Тэт байтамнаа би одоо унтлаа. Одоо би унтлаа. Одоо унтъя да.